За сайн байцгаана уу хүмүүсээ. Тэгээ бид хоёрын Dark Valentine-ийн 2 дахь дугаар бэлэн болцсон байна. Би одоо энэ дугаарыгаа ярих гэж байгаа. Sharon Lapotka 1961 он Maryland, Baltimore төрсэн бөгөөд 4 хүүхдийн хамгийн том охин нь байсан. Энэхүү гэр бүл нь Jewish Orthodox байсан христийн шашны нэг хэлбэр. За тэгээд 10 жилд төгсөх ангид байхдаа Sharon сувилагчийн туслах, багшийн туслах мөн намын сангийн туслагчаар тул тус ажилтдаг байсан билээ. Ер нь ангийнхнаа Sharon төрсөлж хэлэхэд маш энгийн даруй охин байсан гэдэг. Тэгэд 10 жилээ төгсчөөд Виктор гэдэг залуутай сууж гэрээсээ нүүж явдаг. Тэгэхэд ээж аав нь их эсэргүүцэж байсан. Яагаад гэвэл тэр залуугийн гэр бүл нь католик шашинтай байсан учраас. За тэгээд гэрэлчээд Sharon Виктор хоёр Хамстад гэдэг хот руу нүүж нэг тийм жижигхэн өрхөн байшинд трактор энтертэй тариалан эрхэлдэг маягийн газар руу нүүж очдог. Ийхүү одоо гэрэлчээд удалгүй 1995 он Sharon өөртөө 2-3 вебсайт нээснээс нэг нь Dion's Secret of Home Decorating Guide буюу Dion-ы гэрээ тогтоолох нууц гэдэг нэртэй вебсайтыг нээдэг. Хоёрт нь хүмүүс ч одоо ингээл бөөдөр очивол янз бүрийн асуудаг штэ. Нэг тиймэрхүү төрлийн зөвлөгөө өгдөг вебсайт байсан. Гурав дахь нь болохоор нэмэх 18 яриа хүмүүстэй шөнийн цагаар ингэж ярьдаг байсан бэлээ. За энүүгээр зогсохгүй Sharon порно сайтуудаар би 167 см өндөртэй 54 кг жинтэй жижигхэн охин байна. Эсвэл би 136 кг жинтэй том биетэй dominatrix буюу BDSM-ийн дарангуулагч гэдэг. Эсвэл намайг Nancy Carlson гэдэг. Хэрэг хүсэх юм бол би ямар ч төрлийн секс бичлэг хийгээ явуулна шүү. Дээрээс нь би 25-тай, шаргал устай, ногоонуудтай, 167 см өндөртэй, 54 кг жинтэй гэж өөрийгөө дүрсэж хэлдэг байсан. Миний өмсөж байсан бандажийг худалдаж авах юм байвал хэлээрээ. Зөвхөн авах сонирхолтой хүмүүс мэйл бичнэ гэсэн байдаг. Одоо түрүүнийхээ Nancy гэдэг хурамч нэрээр ашиглаж. Бас дээрээс нь бас хай Nancy байна. Надад хинт ч урд нь үзүүлж байгаагүй нэгэн унтаж байгаа хүүхний амар бичлэг байна. Сонирхож байгаа хүмүүс ийшээ имэйл илгээнэ гэсэн пост бичсэн олддог. Тэгтээ яг сүүлд хэлсэн шиг видео хийсэн энтер нь мэдэгддэггүй юм билээ. За ингээд 1996 оны 11-р сар болж Sharon бас л нөгөө порно вебсайтруугаа орж чатчихдаг. Юу гэж утсан бэ гэсэн чинь би хүнд тамлуулж өгмөр байна гэсэн байсныг нь өөр хүмүүс одоо уншаад хүүе одоо дотроо төсөөлж бодох нь бодит байдлаас шал өөр шүү. Ер нь нэлээд дургуутсаж битсэн байсан хүмүүс. Тэгсэн чинь Sharon ингээд хариуд нь болохоор би жинхнээсээ хүсэж байна. Та нар надаа заагаад гэж би та нараа хинээсэн ч асуугаагүй гэл нэлээд ууртай хариулдаг. Тэгсэн тэрэн дунд нь ч гэсэн Sharon-ы хүслийг хангах нэлээд хідэн хүмүүс байсан нь удаан хугацаагаар Sharon-тай мессеж бичлэлцээд энэ хүүхэн чинь жинхнээсээ яриад байгаа юм байна штэ гэд болцсон. Тэгсэн чинь Sharon болохоор тийм ээ би нэрнгээсээ яриад байна гэд ерөөсөө тэр би тамлуулж өгмөр байна гэсэн постоо порно сайтуудад бичээлсэн юм байна л да. Ерөөсөө бууж өгөхгүй. Тэгсэн чинь тэгэж бичиж байгаа хоорондоо нэгэн залуутай танилцаж харилцаж эхэлдэг. Тэр хүнийг Robert Class гэдэг бөгөөд 45 настай төрийн байгууллагт компьютерийн аналист гэдэг хүн байсан. Тэгээ ер нь л бол их тийм дууга даруухан залуу, тотгошоогоо залуу гэдэг. Тэгээ их нэрийг нь Sherry гэдэг бөгөөд энэ хоёр чинь 3 хүүхэдтэй гэрлээд 14 жил болж байсан нэг тийм гэр бүл байна лээ. Тэгээ ер нь бол гэрлээд дутцсан болохоор Роберт их нартайгаа ер нь их хүүтэй харьцаатай болсон. Бас дээрээс нь би чамайг ерөөсөө хүсэхгүй байна. Чи надад ерөөсөө гоё хөөрхөн харагдгаа болцсон энэ төр гэж амар муухайгаар ерөөсөө хэлдэг болсон байсан. Тэгээд нэг өдөр Sherry яг утсан гинэ энэ Роберт одоо өдөржингөө компьютерн дээрээ юу хийгээд байдیں۔ Ер нь шалгана гэд ороод арсан чинь зөндөө имэйл хадгалаастай байсан. Тэдгээр нь дандаа өөр хүний нэртэй жишээ нь Toy Man эсвэл Slow Hand гэх мэт. Тэгэнгүүтээ имэйл нь greetings дээр болохоор ёс бусын догшин хэрцгий төвшөөртэй гэж бичсэн байсныг нэгтэр нь хараад их гайхдаг. Нөхрийнхөө юмд хамаагүй хурж яах ингээд орон нөхрөөсөө асуу гэж бодоод асуусан чинь Роберт шууд царай нь ингээл амар сонирн болсноо шал өргөн шиг болцсон гэсэн. Тэгээ үүнээс олж одоо энэ 1996 оны 5 дугаар сард салцгаачт юм билээ. Эхнэр нь тэгэл 3 хүүхдээ аваад явцдаг. Харин Роберт гэртээ ганцаараа ултаж 3 сарын дараа яг Sharon-тай энэ хоёр чадалж эхэлдэг. Роберт нь нөгөө порно сайтууд дээр өвдөлтийг мэдрүүлнэ гэх мэтээр ингээл байнгын пост
бичдэг болсон. Харин Sharon нь болохоор ташлуулж өгмөр ингэж пост бичснээр энэ хоёрыг бие бинийгээ олж нийтдээ 900 гаруй имэйл бие бинээ рүүгээ явуулдаг. Тэгсэн чинь 1996 оны 10 дугаар сарын 13-нд Sharon нөхөртөө би Жоржиа руу найзах руугаа явчаад ирье гэж хэлдэг. Гэвч яг үнэндээ Робертын гэрлүү нь очт юм билээ. За тэгээд одоо Sharon-ы нөхөр Виктор их нэртэй их санаа зовж байсан. Ерөөсөө ингээл нөхөрлөгөө залахгүй мессежгүй болохоор нь гайхаад байжсэн чинь өрөөндөө ингээл амар сайн нэгжлэг хийсэн чинь Sharon-ы бичсэн цагт л олддог. Үүнд нь би чамайг орхилоо. Намайг алсан үнийг зүгээр тайван орхиорой. Миний биеийг олж чадахгүй байвал санаа зовоод байх хэрэггүй шүү гэд бичсэн захиа олдог. Бас мөн компьютер руу ороод имэйлийг уншихад Slowhand гэдэг залуутай баахан имэйл бичсэн байсныг нь олдог. Эхнэрээ хөөрхий Виктор 7 хоног хүлээж аваад цагдаа руу дуудсан билээ. За тэгээ цагдаа нар Виктор Sharon хоёрын гэрт нь хурж ирээд Sharon-ы имэйлээс одоо Робертийн хаана гэдгийг нь мэдээд шууд гэрлүү нь очдог. Тэгээ Робертийн гэрийн гадаа ажиглалт хийхэд ерөөсөө ингээ Sharon байхгүй харагдахгүй байна гэдэг. Тэгээ хэд хоногийн дараа гэрийг нэгжих зөвшөөрөл авч гэрт нь ороход гэр нь бүр амар заман болцсон. Тэгэл энэ тэндүү эрэгтэй хүний бэлэг эрэгтний зураг мөн Sharon-ы хэсэг эд зүйлсийг олдог. За тэгээ Робертийн байшныг ингээ нэгжээд явж исэн чинь байшингийнх нь гадаа ингээд холгүй нэг шинээр ухцсан юм шиг нөх шороо ингээд байсан. Тэгээ юу юм бол гээд дүнгэж ингээ цагдаа нар ухаад эхэлж байтал хүний өвдөг гарч ирдэг. За тэгээ энийг мэдсэн цагдаа нар ингээ шууд Робертыг ингээ хартаад баривчлаад аваад мэдүүлэг авахад би Sharon-ыг орой 8 цагт вагоны буудлын дээрээс тосож авсан. Тэгэнгүүтээ гэрлүүгээ 143 км машинтаа явж ирсэн. Тэгээ ирчээд манай гэрт хэд хоног бит хоёр яриад байсан одоо нөгөө сексийн хүслээ жүжиглэж байгаа гэсэн. Янз бүрийн гэрийн эд тогшлоор ч гэсэн ингээд бит хоёр хэрэглэж хийж үтсэн гэдэг. Тэгээ Робертаас би хүзүүнээс нь зүүсэн үе хитрхи чанга татснаа мэдээгүй бас ерөөсөө Sharon хүчин гэж бодоагүй нэг л мэдсэн чинь хөвцөн хөвтөж байсан гэж цагтаад мэдүүлсэн байлтай мэлээ. Гэхдээ бит хоёрын энэ харилцаа тал талаасаа зөвшөөрөлтэй байсан. Тийм болохоор энэ бол зүгээр л нэг одоо золгүй явдал байсан гэж цагтаа нарт хэлдэг. За тэгээд Sharon-ы биеийг эмчийн үзлэгт явуулгаад Sharon ерөөсөө тийм бомблуулж алсан байна. Робертийн гэрт очоод 3 хоногийн дараа өгсөн байна гэж тодорхойлдог. Тэгээ үүнээс гадна Робертийн өгөөлөгч нь шоронд оруулахгүй тулд энэ хоёрын секс золгүй явдал байсан. Тийм болохоор манай Робертод бага ял өгөөч гэд гуйхад цагтаа нар нүүдээс нь бид нэр Роберт Sharon хоёрын бичсэн имэйлнүүдийг одоо олсон. Имэйлнүүдийг уншихад Роберт Sharon-ыг яаж алхах маш сайн дэтейлтэй хэлсэн болохоор одоо Робертыг урьдаас бодож төлөвлөж алсан хэрэгээ шоронд оруулахар болдог. За Робертыг баривчлах үед Робертийн компьютер диск имэйлгээд бүх юмыг шалгаж байхад компьютер дээрээс нь ингээд аюу байлаар хүүхдийн порн зөндөө олддог. За ингээд шүүх ерөөсөө Робертод ямар бол оноох дээр бүхэл бүтэн 3 жил шүүхттэй юм байлаа. Яагаад тэгэхээр Sharon чинь өөрөө хүсэж зөвшөөрч алуулсан болохоор яг ингээд хүнд ял өгчөж чадахгүй явсаар агаад involuntary manslaughter буюу одоо урьдаас төлөвлөж алаагүй харин ямар нэгэн алдаа гаргаснаас болж хүн өгөхийг хилдэг гэдэг тийм ял авснаар одоо 36-аас 53 сарын ял авч харин хүүхдийн порнтой байсан гэдэг хэрэг дээрээ 21-ээс 26 сарын ял авт юм бэлээ. За тэгээд Avery Mitchell Correctional Institution Роберт 2 жил суучаад яг шоронгоос гарахын өмнөх орой 1 цагт зүрхэн зогсоод хүчтэй юм бэлээ Робертийн. Тэг би одоо ингээд бодохдоо ястал нэрээ карма үйлчлэл шууд Робертыг ингээд алдсан байх гэж боддог. Гэвь сонирхлын тий. Яг өмнөх өдөр нь гэхээр ямар сони юм бэ? Өөрийгөө ингэж алуулахыг хүн хүсээд үнэхээр ингээ алуулчлаач. Би одоо ингээд энэ зөвөр тоглож байгаа хтэй гэж бодож жихнээсээ ингээ дуусчих байгаа бүү? Тийм дууссан. За тэгээ бас миний үздэг Bell's Yarn гэдэг влогер байдаг байхгүй. Тэгээд энэ өхний талаараас ярьсан мэлээ. Тэгээд ярьж байхдаа асуусан нь хэрвээ зүгээр энгийн нэг хоёр хүн хүүхдийн янз бүрийн муухай юм байхгүй хүмүүс хоорондоо унтж байхдаа нэг нэгээ бүр хүсээд ингээд алуулсан тохиолдолд ямар шийтгэл өгвөл зүгээрээ гэж байгаа байхгүй. Тэгээд ямар ч юм дээ тиймэрхүү тохиолдолд харин тийм. Гэхдээ ямар ч хэлсэн шоронд орсон нь зөв. Гэхдээ 4 жилийн шоронд орсон бол нэр арай л бага санагдсан надаа.
Тийм ээ тий. Ийм тохиолдол одоо яамар ч юм дээ. Сонсогч та бүгд ер нь юу гэж бодож байна энэ тал дээр бас санал бодлоо хуваалцаж комент дээр үлдээгээрэй. Тийм комент хэсгэн дээр бичиж үлдээгээрэй яг юу гэж бодож байгаагаа. За тэгээд миний өнөөдрийн хэрэг нэг ингэж дуслаа. Тэгээд маргааш манай дүлгөөнөө ярина. Тэр болтол баяртай. Баяртай.